Хүчирхэг Монголын төлөө мянган өртөлсөн Монгол үндэстний төрд ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн олд амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн 3 цагийн хэлхэнд орших, эх орныхон тусгаар тогтнол, бүрэн эрхэд халдашгүй дархан байдал, ардчил, эрх чөлөө, шудраг ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан хүчирхэг Монгол улсыг цогцолоох эх оронч ерөнхийлөгч байна. Монгол ялн Халтмаагийн Баттулга. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ, сайн байцгаана уу эрхэм мөндөд сонгогчдоо. Эх орныхон 408 зохис цуугаа иргэддэн ардсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын мөрийн хөтөлбөрийг бас танилцуулах зорилготой юм а. Ингээд та бүхэн зочдоо танилцуулъя. Монгол Улсын их хурлын гишүүн Ардчилсан намын дарга Содном Зундуу Эрдэнэ өнөөдөр зочин судлаачаар хүрэлцэн ирсэн байна. За мөн сонгогчдын төлөөлөл болсон Ахмад дунд залуу үеийн төлөөлөлд хүрэлцэн ирсэн байна. Ингээд та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр та штабын даргын хувьд бас Ардсан намын даргын хувьд Ардсан намаас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн үндсэн бүтцийг танилцуулахгүй юу? Тийм, юуны өмнө телевиз үзэж байгаа үзэгчдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Сурчлагын явцад бидний гол зорилго бол өнөөдөр бид бодлогын намын одоо үндсээр болсон мөрийн хөтөлбөрөө дэвшүүл, мөрийн хөтөлбөрийнхөө одоо гол заалтуудаар өрсөлдөгч нартайгаа өрсөлдөх нь одоо илүү ач холбогдолтой гэж харж байгаа. Одоо мөрийн хөтөлбөрийг 5 бүлэг 102 одоо заалт өгье мөрийн хөтөлбөрийн одоо бэлдэж одоо сонгогч олон түмэнд өргөн барьж байгаа. За өмнөд бол одоо 1-р төв нэгдлийг эрхэмлэж үндэсний ашигад дэдэлсэн их оронч одоо ерөнхийлөгч байна гэсэн 1-р бүлгийн заалт байгаа. За 2-р бүлгийн заалт бол эрхчлөө шудраг усыг сэхэн хамгаалж иргэнэ дэдэлсэн их оронч ерөнхийлөгч байна гэсэн 2-р бүлэг заалтууд байгаа. За 3-т нь эдийн засгаас сэргээж аж үйлдвэрийг хөгжүүлсэн их оронч одоо ерөнхийлөгч байна гэсэн энэ одоо бас 3 дахь бүлгийн заалтууд орж байгаа. За 4 дахь бүлэгт бол экологийн тэнцвэрийг хангаж газар нутгаа хамгаалсан их оронч ерөнхийлөгч байна гэсэн 4 дахь бүлгийг оруулж байгаа. За 5-т нь экспортын шинэ нэрнийг эхлүүлсэн эрхтгч гадаад харилцааг эрхэмлэгч их оронч одоо ерөнхийлөгч байна гэсэн ийм үндсэн одоо 5 бүлэг зорилтыг бол дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр босруулсан байгаа. Тэгээд энэ гол урай маань өнөөдөр хүчирхэг Монголын төлөө гэсэн гол одоо урайтай. Тэгэхээр энэ мөрийн хөтөлбөрийг боловсруулах явцад бас маш олон эрдэмтэд, судлаачид, за мэдээж бас нийгмийн бүлгүүд болсон залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын төлөөлөл, за мөн Ардсан намын одоо засгалж явах үед тодорхой хариуцлагатай алба хачсан маш олон хүмүүсийн ингээд 100 гаруй одоо хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр боловсруулсан гэж би сонсч ирсэн. Тэгэхээр өнөөдрийн манай энд хүрэлцэн ирсэн зочд маань ч гэсэн бас мөрийн хөтөлбөрөөс яг голлох, онцлох, магадгүй иргэдийн одоо сонголт ихэд хамгийн чухал гэж үзэж байгаа асуултуудыг асуух юм одоо боломжтой байгаа. Ингээд та бүхэнд маань микрофон чөлөөтэй байна. Ардчлалын гэж ард түмний дунд яригддаг. 27 жилийн дотор гарсан энэ төрийн гажуудал засаглалын завхралыг засаж эрүүлжүүлэхийн төлөө мөрийн хөтөлбөрт ямар зүйл орсон бэ? Энэ нэгдүгээр. Хоёрдугаарт нь 3 сая хүрэхгүй монголчууд 30-40 салаах замаар хатирч явдаг. Эв нэгдэлтэй болохын тулд ерөнхийлөгч нэр дэвшигч Баттулгын мөрийн хөтөлбөрт туссан зүйлийг хэлж өгнө. Тэртех одоо 90 он цагаан мөрөн жил анх Ардсан улсын одоо үйл явц эхэлж тэрнээс хойш 27 жил өнгөрчээ. За энэ хугацаанд мэдээж одоо алдсан олон зүйл бий. Харамсалтай нь энэ арчлалынхаа ололт амжилтыг энэ дунд үе залуу үе дээрээс өвлүүлж чадаагүй, ойлгуулж чадаагүй, таниулж чадаагүй нь бидний том алдаа байсан гэж харж байгаа. Тэгэхээр энэ төрийн гажуудал гэж яриад байгаа энэ асуудлыг бол өнөөдөр Монгол төрийн одоо хувьд аваад үзэх юм бол парламентын засаглалтаа улс орон хэдий ч Монгол улсын ерөнхийлөгч бол өнөөдөр энэ төрийн эв нэгдлийг эрхэмлсэн Монгол төрийн одоо тийм ээ тууштай, доктортой ажиллах тэр одоо бодлого нөхцөлийг хангах гол одоо эрх мэдэл албан тушаалтан бол Монгол улсын ерөнхийлөгч байгаамаа. Тийм учраас би таны асууж байгаа асуултанд бол санал нэг байна. Монгол төрийн одоо байгууллагууд бол доктортой хууль дээдэг зочноор ажиллаж чаддаг ийм одоо төрийн алба байх ёстой. Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө саналаа өгцгөөе. Монгол ялан. Залуу хүмүүс бидний хувьд хамгийн сонирхож байгаа зүйл бол залуу гэр бүлийг хэрхэн дэмжих вэ? Энэ дундаа бас гэр бүлийн одоо ёс суртахууны асуудлын талаар хэрхэн тусгагдсан бэ гэдэг маш чухал асуудлын нэг болж байна. Тэгэхээр аливаа улс үндэстний одоо гэр бүл хичнээн доктортой бат их байна. Тухайн улс үндэстний одоо төр төдий чинээ бат их байдаг.
Тэгэхээр манай нэр дэвшигчийн хувьд бол энэ гэр бүлийн чиглэлээр өөрийнхөө мөрийн хөтөлбөрт бол бүхэл бүтэн заалт болгож оруулсан байгаа. Тэгэхээр өнөөдөр тогтвортой гэр бүл гэдэг бол тогтвортой төрийн л одоо үндэс байна гэж үзэж байгаа. Намаа Хатанбаатар гэдэг оюутан залуу саяга төлөөлөд нэг асуулт асууя гэж бодлоо. Залуучууд их сургуулаа, дээд сургуулаа төгсөөд амьдрал дээр гарахад ажлын байр хэрэг байгаа вэ? Одоо Монгол улсын залуучууд ихэд за тал хувийн ажилгүй тал хувийн ажилтаа тал ажилтаа хүмүүс нь дандаа арга гэр ах トゥ амраг садангаараа холбогдож ажилтаа болсон байгаа. Тэр бусад залуусыг тэр амраг садангаар холбогдсон байгаа тэр ажлын байрны тэрийг асуудлыг яаж талсан зогсоох вэ? Үүрэг оролцооны асуудал дээр бол нэлээд одоо чамбаа залтуудыг суулгаж өгсөн. Ялангуяа залуу хүний хөгжлийн асуудал тийм ээ. Өөрөө чи яриад байгаа ажлын байрны асуудал. Зүгээр хүн болгон дээд тусралтай тийм байх энэ одоо асуудал бол одоо цаг үеийн бол олсон асуудал биш ээ. Хүн мэрэгсэн чадварлаг ирээдүйн одоо бүтээгч иргэн бий болох тийм ээ. Тэр чиглэл рүү л одоо залуучуудын боловсрол мэдлэгийг бол чиглүүлэх нь зүйтэй юм аа. Өнөөдөр хүн болгон орчуулагч юм уу, хүн болгон хуульч болчих юм бол улс орны бусад одоо салбартын ажиллахын хэн бүтээгч байх юм тийм ээ. Одоо шинжлэгч бүтээгч хүний хувьд бол манай он бол одоо залуучуудыг бол илүү одоо инженер техникийн одоо мэргэжил эзэмшээсээ ч гэдэг юм уу эсвэл илүү бүтээлч иргэн байх талаасаа одоо тэр мэдлэг мэрэгсэн чадварлаг иргэн болж одоо төлөвшөх тал руу хууль санаачилж батлуулах тэрлөө өөрөө өөрийнхөө институцийн одоо эрх мэдэл боломжийг ашигласан одоо нөлөөллийг үзүүлэх замаар бол ажиллана гэж харж байна. За би ахмадын талаар асуулт асууя. За ахмадууд одооны ахмадуудын насыг нэмж байгаа. Эмэгтэй хүнийг 60, эрэгтэй хүнийг 65 гэж байгаа. Тэгэхээр одоо Монгол хүний настад хэд вүлээ? Тийм учраас дэтгэврээ авч чадахгүйгээр хорвоо хаалгах тийм тал юм гарт магадгүй гэдгээс ахмадын хувьд би маш хэмжгэлж явдаг. Хүнсний зүйл магсуулны үн нэмэгдэж байна. Тэгэхээр настангууд яаж амьдрах вэ? Тийм учраас энэ үед настангуудаа бодсон мөрийнхөө гүтүүд хэрэгжүүлэх юм оруулсан уу гэж асуунаар байна. Манай улсын хувьд бол ялангуяа ахуйн насны хувьд бол төрөөс тавьж байгаа одоо нийгмийн хамгааллын бодлого бол бас тэр хангалттай төвшөнд бол байж чадахгүй байгаа. Өнөөдөр ахуйн насны авч байгаа тэтгэр бол амжиргааны наацхийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа. Энэ тал дээр бол манай одоо нэр дэвшигч маань өөрөө маш том хөтөлбөрийг бас энэ өөрийнхөө мөрийн хөтөлбөрт оруулж өгсөн байгаа. Мөрийн хөтөлбөрийн 2-5 дээр иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг дэмжинэ гэсэн заалтай байгаа. Тэгэхээр мөрийн хөтөлбөрийн багийн бас ажлын хэсгийн гишүүн Арц намын газрын дарга урт насны дарга бас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр яг энэ дээр мөрийн хөтөлбөр дээр яг тодорхой ямар саналуудыг тусгасан байгаа вэ? Батлан нэр дэвшигчийн хувьд бол өнөөдөр энэ Монголын иргэдийн нийгмийн хамгааллын асуудал, хүнс асуудлуудыг одоо шийдвэрлэх ийм зорилтыг бол мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа. За өнөөдөр бол одоо сая одоо манай настай ярьж байна. Энэ тэтгэврийн хэмжээ бага байгаа. Мөн тэтгэврт гарах насыг одоо хойшлуулж байгаа явдал бол өнөөдөр иргэдийн ахмад насны одоо нийгмийн хамгааллын баталгааг одоо алдагдахад хүргэсэн ийм одоо шийдвэр болсон байгаа. Өнөөдөр энэ ядуур ажил хөдөл нийгмийн хамгааллын одоо үйлчлэгээний доголдлыг арилгахад чиглэсэн одоо олон заалтуудын хөтөлбөрт орсон байгаа явдал бас манай Монгол иргэдийн нийгмийн хамгааллын баталгаа сайжрах өнөөдөр тулгымцсан асуудлуудаа айл гэрт өрх бүрт утаг одоо засгийн нэгж бүрт одоо шийдэх юм болцоо бүрднэ гэж ингэж харж байгаа. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртөө танилцахад нэлээд сонин юмуд их байна. Ялангуяа гадаад бодлогын дараа бол сонин шинэ юмуд бол ажиглагдлаа. Тэгээд би экспорт гадаад бодлогын дараа жоохон дэлгэрүүлж байгаа нөөч танаас үсэе. Өнөөдөр яг манай нэр дэвшигч рүү янз бүрийн байдлаар одоо юу гэдэг нь одоо өөрсдөө сэргэлдээ оруулалтайгаа одоо тэгш бус харьцдаг гэдэг юм ялгартай ханддаг манддаг гэсэн янз бүрийн одоо үг яриа бодлогууд цугалдж байгаа. Тэгвэл энэ дээр би шулуухан хэлэхэд бол манай нэр дэвшигчийн хувьд бол өөрийн мөрийн хөтөлбөр дотроо экспортын ширнийг ихлүүлсэн эрхтэгч гадаад харилцааг одоо эрхэмлэгч одоо эх оронч ерөнхийлөгч байна гэсэн юм бүхэл бүтэн бүлэг оруулсан байгаа. Ер нь гадаад харилцаагаа яаж хөгжүүлэх юм, экспортын одоо шинэ нэрийг яаж эхлүүлэх юм бэ гэдэг одоо мөрийн хөтөлбөрийн заалтууд бол тодорхой тусгасан байгаа. Тэгэхээр манай сонгогчид маань бас энийг сайн уншиж танилцсан. Хоёрдугаарт ер нь өнөөдөр гадаад улс орнуудад манай Монголын одоо 140-50 мянган иргэд ажиллаж сурч амьдарч байна. Тэдгээр иргэдээс маань өнөөдөр одоо энэ Монгол Иргэжийн сонгуульд одоо 7000 гаруй иргэд одоо саналаа өгнө. Тэгээд тэдгээр хүмүүс маань ч гэсэн одоо мөрийн хөтөлбөр дотор байгаа заалтуудыг уншиж танилцаарай. Гадаад бодлогын талаар дэвшүүлсэн одоо энэ мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг дэмжээрэй гэж бас энд ашиг бас хэлье гэж бодож байна. За их баярлалаа. Ингээд та бүхний бас гар дээр сонгуулийн үеэр хамгийн одоо цаг зарцуулж сонирхож үзэх мөрийн хөтөлбөр маань бас тараагдж байгаа. Ингээд сонгуулийн сурчлагын хугацаанд та бүхэн маань нэр дэвшигчтэй
мөрийн хөтөлбөрөөр нь сайн шинжиж, мөрийн хөтөлбөрт орсон бодлогуудаар нь өрсөлдүүлэхийг бас ингээд 26-ны өдөр сонголтоо зөв хийгээрэй гэж та бүхэндээ бас уриалж байна. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө саналаа өгцгөөе. Монгол ялан. Эрхэм үзэгчдээ та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Монгол ялан мэдээллийн хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Нэр дэвшигч Баттулга Хяад Боржгон овгийн голомтыг сахин суугаа говь сүмбэрчүүдтэй уулзсан мөрийн хөтөлбөрөөр танилцуулж иргэд сонгогчдын дэмжлэг талархлаар зорилгоо цэнгэлсэн юм. Монголчууд өнөөдөр өөрөө өөртөө эзэн байх цаг нь болсон. Монголчуудад монгол хүний үн цэнийг ойлгуулж, дэмжиж, хөгжүүлж чадах тийм хүн хэрэгтэй байна. Тэр хүн бол Халтмаагийн Баттулга юм а гэж ардчилсан намын дарга Эрдэнэ Монгол Улсын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлсэн журмын нөхрөө говь сүмбэрчүүдэд тодотхон танилцуулсан юм а. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр хошин урлагаас ахуулаад спортын томоохон бүх төлөөллийг эрх баригчид мөнгөөр худалдаж авсан. Гэхдээ бид ганцаардахгүй. Биднийг дэмждэг Монголын ард түмэн байна. Биднийг дэмждэг урлаг соёлынхан бас байна. Мөнгөнд худалдагддаг Монгол түмэн байна. Тийм учраас бид ялах болно. Монгол ялах болно. Арс намаас нэр дэвшиж Халтмаагийн Баттулга ялах болно. 95 жилийн түүхтэй Монгол ардын нам бодлоготой, тусахтай нам байсан бол орон даяар ард иргэдийг намчирхан хомроглон халахгүй байсан юм а. Монгол ардын намын намчирхсан буруу бодлогын үр дүнд амьдралаараа амжиргаагаараа хохирсон олон мянган иргэн нэр дэвшигч Баттулгын ажилласан аймаг орон нутаг бүрт үгээ хэлэн халаглаж байсныг тэрээр говь сүмбэрчүүдэд сануулж Монгол ялна гэх урайг дэвшүүлэх болсон учраас иргэд сонгогчдод ийхүү тайлбарлалаа. Өнөөдөр бид урд төршөөсөө 96% хамааралтай болсон. Монголоос гарч байгаа бүх баялаг түүхийгээр урд төрш рүү урсаж байгаа. Санал нэг байна уу? Энэ эдийн засгийн тусгаар тогтнол мөн үү? Энүүнтэй тэмцэж ялах гээд би Монгол ялна гэж урай лооцсон анд нөхдөйгээ хамтаар ярилцаж хилцэж байгаад сонгуулийнхаа урай болгосон юм а. Зөв байхаа. Өнөөгийн Монголын нийгмийн дүр зураг ийм зүй бус байгааг сэхэтнүүд хэлж шүүмжлэх ёстой. Харин тэд хаана байна? Эрдэмтэн мэргэд эдийн засагчид хаа байна? Иргэд та бүхэн сэрж үгээ хэлж, эрх баригчдын хууль бус ажиллагааг таслан зогсоохын тулд иргэд сонгогчдын дэмжлэг хэрэгтэй байгааг нэр дэвшигч Баттулга онцлсан юм а. Одоо хүүхдээ 20,000 төгрөг ихтэл өнөөдөр байхгүй. Энэнгээр амьдардаг улсууд энэнгээр хоолныхын мөнгийг олдог байсан улсууд маань өнөөдөр байхгүй болчлоо. Халтмаагийн Баттулгыг сонгох шалтгааныг Монгол ялны хөтөлбөр танилцуулж байна. Тэр ямар учраас ерөнхийлөгч болох ёстой вэ? Нэг танхимд мөр зэрэгцэн ажиллаж байсан намын нөхөр нь түүнийг ингэж дүгнэж байна. Манай нэр дэвшигч улс орноо бүтнээр нь харж чаддаг хөгжлийн зураглалтай нэр дэвшигч байгаа. Энэ хүн одоо Монгол улсынхаа төлөө олон жилийн турш зураг төсөл бүтээн байгуулалтыг том зураглалыг бол хийсэн хүн, гараараа хийсэн. Одоо хийлцэж үтсэн хүн. Түүний хийжсэн зураг төслийн дагуу манай бүх аймгийн төвийг хатуу хүчлэлтэй замаар манай засгийн газрын үед холбож ирсэн. Өнөөдөр олон улсын валютын сангаас мөнгө орж ирэхэд ардын нам дээр бэлэн зураглал байхгүй учраас жишээлбэл хааш нь ямар хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй сангийн ам дээр шүнжин өдөржин мэрэгчлэлтэнгүүдээ суулгаж байгаа. Гэтэл ардсан намын үед, Алтан уугийн засгийн газрын үед одоо Халтмаагийн Баттулгын удирдах хийсэн бүх аймгийг холбох зураглалууд бэлэн гарчсан байсан учраас бид нэр бэлэн зураг төсөл дээр бондын мөнгийг цаг алдахгүй ашиглаж 100 мянган айлын орон сууцаа бариулж ирсэн. За хатуу хүчлэлтэй замаа аймаг болгонлогоо холбуулж ирсэн. Хөшгтийн хөндийн нисэх онгоцны буудлаа бариулж ирсэн. Тэгээ энэ хөшгтийн хөндийн нисэх онгоцны буудлыг гихтэл 0-оос нэхлээд цагаан дээр хараар зураасыг нь бол тавьж ирсэн үн Халтмаагийн Баттулга байдаг. Тэгээ ийм маягийн одоо улс орны хөгжлийн бүрэн зураглалыг олон жилийн турш гаргасан ийм хүн байгаа. За түүнтэй өрсөлдөж байгаа хоёр нэр дэвшигч бол нэг нь тодорхой ямар ч зураглал байхгүй. Зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнөөр тухайн одоо үеийн хэвлэл мэдээлэлээс оноо авах үгийг хэлжээдэг. Улс орныхоо хөгжлийг хаашин ч яаж ч одоо халтруулж магадгүй нэг нэр дэвшигч байгаа.
За нөгөө нэг нэр дэвшигч нь бол мөнгө л орж ирж байвал хинт ч юугаа худалдахаас сэхгүй. Бас ийм нэр дэвшигч байгаа. Жишээлбэл Улаанбаатар хотыг олон жил удирдахдаа Улаанбаатар хотыг яаж хөгжүүлэх тухай ямар зураг төсөл байгаагүй, ямар ч хөгжлийн концепц байгаагүй. Одоо өнөөдөрт хүн Улаанбаатар хотод зам чөлөөл, гიშгэх газар алга, хүүхэд явах зай алга гэдэг энэ бүх одоо асуудал бол одоо хөгжлийн зураглалгүй хүнээр удирдуулсны одоо үр дагавар Улаанбаатар хотод ингэж гарч байгаа. Эрхэм үзэгчтэй Монгол Ялан мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзсэнд баярлалаа. Монгол Улсын ерөнхийлөгч нэр дэвшигч Халдмаагийн Баттулгын иргэд сонгогчдоо хийж байгаа уулзалтын шинэ мэдээллээр маргааш иргэн уулзъя.